1-р Петр номын 4-7-оос. За өнөөдрийн гол авч байгаа ишлэл маань 1-р Петроос байна. За би эндээс дуудъя. За онлайнд байгаа бас итгэлийн ах дүүстэй бас мэдчлээ. Тэг үргэлж итгэвтэй оролцож байдагт баярлаа. За тэг өнөөдөр бүгдээрээ бие биенээ гэсэн үгийн дотор бие биенээ зоригжуулнаа. За 1-р Петр номын 4-7-оос 11. Бүх юмсийн төгсгөл ойр ирчгээд байна. Тиймээс зөв шүүн тунгааж залбиралдаа эрүүл байх тун. Юуны өмнө бие бие халуунаар хайрл. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг далддаг юм аа. Гомдлохгүйгээр бие биедээ зочломтгой бай. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвчийг үйлчлээ. Ярддаг хүн Бурхны үгийг яаж хэлдэгчлэн яриг, үйлчлэх хүн Бурханаас тэтгэдэг хүчээр үлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжуулан Бурхан алдаршуулгадах юм аа. Есүс Христэд алдар ба ноёрхол нь үеийн үед байх болтугай. Амен. За энэ бие биенээ гэдэг энэ үгийг хаалцахад яг нэг оршид хэсэг дээр мөнхийн эзэн эцэг түүний хүү Есүс ариун сүнс гурав хамтдаа нэг үрлэх юм бол бие биенээ гэсэн энэ амьдрал дотор оршин байсан. Одоо ч оршин ба. За тэгэхээр Давид хаан эзэн зориулж би танд өргөө барьмаар байна гэж хэлсэн. Одоо яг тэгвэл за бид бол ингээд таныг хүндэлдэг ингээд юм майхан байнгын юм нүүдлийн энэ сүм майхан сүм байсан. За танд зориулж ингээд үнэхээр энэ дэлхийд байхгүй үнэхээр сүр жавхлантай гоё тийм өргөөг барьмаар байна гэж хэлсэн. За тэгсэн эзэн хариуд нь за Үүс номор очие. Яг энэ оршил хэсэг учраас би энэ хэсгээр бас бие биенээ гэсэн зүйлийг нэлээд тодтож өгөх хүсэлтэй байгаа. За Үүс номын 7-р бүлэг. За тэгэхээр би хуучин гэрээний хэсэг рүү очихгүй. Яг Үүс номын хэсгээр ирнэ. За 7-р бүлгийн за 46-аас. Давид Бурхны өмнө тааллыг олон Яаковын Бурханд орших газар олон хэмээн тэр гуйсан. Харин түүнд өргөө босгосон нь Соломон болоо. Гэсэн хэдий ч хамгийн дээд нэг нь хүний гараар хийгсэнд оршдгүй. Бөгөөд иш үзүүлэгчийн эзэн айлтгахдаа тэнгэр болбоос миний сэнти, газар болбоос миний хөлийн гишгүүр надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Би ямар газар байна вэ? Энэ бүх зүйл миний мутраар бүтээгдээгүй гэж юу гэсэн байдаг. За тэгээд өргөө барьж өгье гэж хэлсэн. Эзэн үнэхээр танд энэ дэлхийд байхгүй тэр өргөө сүм таны орших газрыг барья гэж хэлсэн. За гэтэл эзэн одоо илэрхийллээс яг тэгвэл энэ дээр хэлсэн байна. Тэнгэр бол миний сэнти. За газар бол миний зүгээр гишгүр. Тэр хүн та надад зориулж юу ч байрсан би тэрэн дотор чинь оршихгүй гэсэн. За тэгээд Давидын хувьд эзэн минь үнэхээр хүн бол ингээд бүгд ингээд одоо амьдрах газартай. Яг л ийм хээр хүн байхгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар ингээд хүний амьдралын одоо бүхэл цаг үед мөнхийн хүсэл нь болохоор хүн ямар нэгэн амьдрах газар өргөө хүсдэг. За өнөөдөр ч гэсэн маш олон хүмүүс гадаадад ажил хийж одоо ингээд хаасаагүй амьдрахдаа аль нэгэн газарт ингээд амьдрах байшин, амьдрах одоо байр, амьдрах өргөг юуны түрүүнд боддог. Айгу сонирхолтой байгаа зү. За гэтэл яг эзнийг хүндэлдэг хүмүүс бас эзэн зориулж бас тийм өргөөг яг амьдралынхаа туршид
тэр өргөө барьж өгөх юмсан гэж хүсдэг. За өнөөдөр бид ингээд Солонгос улсад амьдарч байна. За гэтэл Солонгост янз бүрийн гоё загварын эзний хүндэлдэг өргөө сүм чуулган байх. За гэтэл эзэн энэ бүх зүйлс чинь одоо би өөрийнхөө гараа бүтээсэн зүйлсээ. Тэгэхээр энэ дотор чинь би оршихгүй гэж хэлсэн. За одоо нэг асуулт байгаа. Эзэн тэгвэл хаана оршин амьдардаг вэ? Амьдрах хүсэлтэй вэ? Амьдрах дуртай вэ? За одоо ингээд өнөөдрийн хамгийн гол сургаалыг тайллыг нэлж байгаа. Яг бие биенээ гэж байгаа тэр амьдрал дотор Бурхан амьдардаг. Вау. Ямар гайхалтай вэ, те? За өнөөдөр ингээд хэсэг хүмүүс ингээд хамтдаа яг эзний хүндэлж хагаад тэд үргэлж бие биендээ гэж байгаа энэ харилцаан дотор эзэн амьдардаг. Хэрвээ бие биенээ гэсэн тийм амьдрал байхгүй болчих юм бол тэрэн дотор эзэн амьдрахаа болчдөг. Тэгээ үнэхээр бид эзэнд өргөө барьж өгье, эзнийг үргэлж тэр орон зай дотор нь байлгахыг яг хүсэж ах юм бол бид цаг үргэлж бие биенээ гэсэн амьдрал дотор амьдрахыг хичээх ёстой юм. Ямар гайхалтай вэ, те? За энэ бол үнэхээр гайхалтай зүйл шүү. Гэтэл өнөөдөр хүмүүс ер нь бие биенээ гих сэтгэл байхгүй болцсон. Одоо нэгсэн хуваач хийсэн, амиа утсан. Эсвэл өөр зүйл рүү анхаарал тавьчихгууд тэр орон зай дотор чи эзэн байхгүй болчихж байгаа. Эзэн байхгүй болчихно гэдэг маань тэр бол шашин болж ийн гэсэн үг. Хувь хуурай. Одоо зүгээр л нэг дэг жаяг дагдаг. Тодорхой нэг зүйлийн өмнө мөрөгдөг ийм л хүмүүс болж хувирдаг. Яг бол эзэн байхгүй тэр үйл явдал дотор юу болдог вэ? Шашин бий болдог. Зүгээр л одоо хиймэл тийм орон зай. Тиймээс эзэн гурвлаар уршдаг. За энэ гурвал маань үргэлж бие биенээ гэдэг. За бие биенээ гэж байгаа тэр орон зай дотор эзэн оршиж гайхамшигтай зүйлсийг бүтээж эхэлт юм аа. За тэгэхээр би та бүгдийг өнөөдөр бас урамшуулж зоригжуулмаар. Үргэлж та зүрх сэтгэлдээ юу бодож байх ёстой вэ? За би өөрөөсөө үргэлж одоо энэ эзнийг хүндлэх энэ өргөөндөө бие биенээ гэдэг энэ харилцааг чухалчилж энэ харилцаан дотор амьдрах ёстой шүү гэдгээ энэ үн цэнийг тавих ёстой юм. За тийхгүй л байх юм бол үнэхээр бэрхшээл үүснэ. За тэгээд яг энэ зүйлийг Петр элч маань тунхагласан. За яагаад энэ тунхаглах хэрэгтэй болсон гэвэл одоо энэ амьдралын цаг үеийн төгсгөл ирж байгаа тухай хэлсэн. За өнөөдөр энэ төгсгөлийн цаг үе өнөөдөр ирсэн байна. Төгсгөлийн цаг үед маш олон газар одоо дайн болно гэсэн. За одоо бид юу вэ? Дайныг одоо өдөр бүрийн мэдээлэлээр одоо ингээ харж байна. Үнэхээр аимшигтай байна. За тэгээд дахал өвчин ирнэ гэсэн. За тэнийг бид үнэхээр биеэрээ мэдэрлээ. За тэгээд олон газар байгалийн гамшиг, газар хөдлөлт ингээд. За энэ бүх шинж тэмдгүүд нь өнөөдөр төгсгөл ойртож байна гэдгийг илтгэн харуулж байна. За ялангуяа энэ төгсгөл ойртож байгаа үед бид бүр ч илүүгээр бие биенээ гэдэг энэ амьдрал дотор амьдрахыг шаардж байгаа гэсэн үг. За энэ дээр хэлсэн байна. Тиймээс зөв шүүн тунгааж залбиралдаа эрүүл байх тун. За энэ дээр залбиралдаа эрүүл бай гэдэг нь өнөөдөр бид өөрийнхөө энэ амьдралд болж байгаа энэ бодит зүйл дээр нүүр тулж эзэндөө хашгирах хэрэгтэй гэсэн үг.
За яг жилийн өмнө би Америкийн Вашингтон DC хотод одоо нэг балетын сургуулийн захирал одоо эзний зарцтай уулзаад хоёлаа гоё мөрөөдлөө яриад ирээдүйд өөрийнх нь амьдарч байгаа газар бас эзний өргөөг барья. Заавал гоё даалдагчийг бэлдээ. За үнэхээр тэр цаг хугацаа бас илүү бие биендээ гэсэн цаг хугацаа байсан баг. Бие биендээ тусалдаг. За нөгөө ах маань ингээд маш урт юутай өөрөө лимузин одоо жуулчдад үйлчлдэг том трактай. Тэгээд ялангуяа бороотой өдөр бол өөрөө бас нэг хаяа нэг харахгүй байгаад. Тэгээд над руу яриад пастраа ингээд надад хажууд маань ингээд зам харж өгөх хэрэгтэй байна туслаач. Тгийгээд одоо хаавсын хол газар шиг явж очиод тэнд туслана. За тэгээд миний хувьд бас хэрэгцээ гарвал нөгөө ахтай хэлэхэр ингээд за нэг үр хэлэх бол ингээд яг нөгөө бие биендээ туслаа. Тэгээд гайхалтай юм бүтээн гэжсэн. За тэгсэн тэр ах маань ингээд эзний ус руу саяхан явсан. Тэгээд надад бол үнэхээр хамааргүй байсан. За энэ юу хэлж байгааг бол бид ирээдүйд юу болохыг мэдэхгүй. Тэгэхдээ бидэнд олдож байгаа яг энэ амьдралын цаг хугацаанд өнөөдөр бид бие биендээ гэсэн зүрх сэтгэлтэй амьдралыг зориулах хэрэгтэй юм аа. Яг бол төгсгөл ирсэн байна. Маш олон гамшиг болж байна. Маш олон баталгаагүй зүйлсүүд байна. За тэгэхээр нэгдүгээрт нь болохоор бид бие биенээ халуунаар хайрлаа гэсэн байна. За энэ дээр хэлж байна. Юуны өмнө бие биеэ халуунаар хайрлаа. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг далдалдаг юм аа. За нэм гариг болгон хүмүүс чуулгандаа ирэх юм бол ер нь бие биенийгээ ер нь хайрлж байгаа гэсэн үг бас биш дээ. Хангалтгүй. За гэтэл ямар үед бид бие биенээ хайрлж байгааг бол яг амьдралынх нь үйл явц дотор нь ороод ингээд туслаад эхлэх үед тэр хүн зарим талаараа аюу сул тал байдаг, бас давуу тал байдаг. Тэгээ тэр бүгдийг одоо далдлна гэсэн үг. Ялангуяа одоо гэр бүлийн ойр дотны хүмүүс тэрийг бол сайн мэднэ. Яг л нэгнийхэн одоо юу нь сул талтай, юу нь давуу талтай тэрийг нь далдалж амьдардаг. Яг л ойр дотн байгаа бие биенээ гэж байгаа учраас энэ бүгдийг далдалдаг. За тэгвэл бид илүү ойр дотн хүмүүстэй харилцаа тогтоох үед тэр асуудалтай нүүр тулж түүнийг зоригжуулж, урамшуулж хайрладаг. Энэ хайраар дамжуулан хүмүүс улам өөрчлөгддөг. За хайрын элемент. 1-р Коринт номын 13 дугаар бүлэг. За энийг би унших хэрэгтэй боллоо. Яг бол бид нар яг халуунаар хайрлал гэсэн тэр хайрын элементийг одоо хуалцах хэрэгтэй боллоо. За 1-р Коринт номын 13 дугаар бүлэг. За би бүр нэгээс нь уншия. Маш гоё. Хэрэг би хүмүүсийн болон тэнгэрлэгч нарын хэлээр ярьсан ч надад хайр байхгүй бол би нүргэлэх харанга хангах цам болох байсан. Хэрэг би иш үзүүлэх чадвартай мөн бүх нууцуд болон бүх мэдлэгийг мэддэг байгаад уулыг нүүлгэх бүр итгэлтэй байлаач надад хайр байхгүй бол би юу ч биш. Хэрэг би өөрийн бүхэл өмч хөрөнгөө таран өгч өөрийн биеийг шатаахад тушаасан ч надад хайр байхгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм аа. Хайр бол дэвчээртэй энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардамзан гаргадаггүй, ихрэхдаггүй, зохисгүй авиралдаггүй, өөрийг хигэрдэггүй, ууралдаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвхт бус байдал баярлдаггүй. Харин үнэн баярлдаг. Бүгдийг дэвсгэрэлдэг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг дэвсгэрэлдэг. За энэ бол хайрын бүх элементүүд байна. Тэгээ бид өөрөөсөө асууна гэсэн үг. Би өнөөдөр дэвчээртэй байна уу? Би инэрэнгүй байна уу? Би атаарх юугүй байна уу? Бардамзан
надад байна уу? Их хэрэгтгүү, зогсгүй авиралдгүү, зөвхөн өөрийнхийг ирдгүү, ууралдгүү, муутай тооцоо хийдгүү, зөвхт бус байдал баярлдгүү, үнэнд баярлдаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг дэсвэрлэдэг. Хэрвээ уулыг нүүлгэх итгэлтэй байлаач надад тэр хайр байхгүй бол тэр нь хоосон хөнгөнөх харанга мэтэ гэсэн. За тэгэхээр өнөөдөр би та бүгдийг одоо зоригжуулж байна. Одоо бие биенээ халуунаар хайрлаа. За яг энэ бие биенээ гэдэг энэ хайрлж байгаа амьдрал дотор ч эзэн амьдрнаа. Хайрлахгүй бол эзэн оршиж агуу зүйл хийж чадахгүй. Та нар бие биенээ хайрлах тун гэж би та нар шин тушаал өгье гэж хэлсэн. Энэ бол тушаал. Зүгээр энэ хүсэлт биш. За дуртай үедээ хийх зүйл биш. Энэ бол тушаал. Бид ямар ч тохиолдолд яг хайрлахаар бэлэн байх ёстой. За хоёр дахь бие биенээ гэдэг дээр энэсэн. Гомдлохгүйгээр бие биедээ зочломтгой бай. Гомдол бол бидний амьдралд өдөр болгон биднэр рүү товтолдог зүйл. За тэгэхээр бид одоо яг энэ бейсболын яг цохор барьсан үнтэй адилхан байж хэвчээ. Тэгээд гомдлын бөмбөг ирэх юм шиг цохино. Ер нь болж игэл талбай гаргаа зогсчихвол ер нь оноогоо авдаг шүү. Айж охингүйг оноогоо авдаг. Ер нь өдөр болгон цаг ямагт бидэн лөө гомдол товтолдог. Харин тэр гомдлыг өөртөө ерөөсөө орон зай оруулж болохгүй. Үргэлж зогсоох хэрэгтэй. За жишээ нь одоо би нэлээд орой ингээд ажил хийгээд ороод ирсэн чи эхнэр ямар ч хоол хийгээгүй ингээ зүгээр нөгөө гар утсаа үзээ суужсэн гэж бодъё л та. За тэгээ тэрхэн оронд би үйл явдлыг авахгүй зүгээр ингээл гомдлож эхлэх юм бол тэр өдрийн би баяр баясгалангаа хулгаад алдчихж байгаа. Гэтэл би өөр орж ирэл яг миний өдрийг гомдол орж ирэх үед яваа. Одоо цөлчлээ шүү дээ. За тэгээд ярилцсан. За миний эхнэр өнөөдрийг яаж өнгөрөөлөө гэсэн. Харин энэ ч нэг маш чухал зүйлийг тэмдэглэж аваад хоол хийж амжсангүй гэх юм бол зүгээр. Би ч. За тэгэх юм бол тэр өдрийг тэр баяр хөөргийг би алдахгүй гэсэн. Тэгэхээр гомдол бол үргэлж бидний амьдралд байгаа тэр агуу харилцаануудыг нураадаг. Тэгвэл бид энэ гомдлыг өөртөө эзэж зөвшөөрч болохгүй. За энэ гомдол маань нэгдүгээрт хүмүүстэй харилцах харилцааг хүндэрүүлдэг. Тэг хамгийн чухал зүйл нь эзэнтэй харилцах харилцааг хүндэрүүлдэг. Тэгэхээр бид энэ дээр хэлсэн байна. Тэг гомдлохгүйгээр бие биедээ зочломтгой бай гэж. За энэ дээр гуравт нь хэлсэн байна. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвчиг үйлчлээ. За энэ дээр бэлэг авьяасын тухай ярьж байна. Хүн бүрт эзэн бэлэг өгсөн. Энэ бэлэг авьяасаараа бид бие биендээ үйлчлэх ёстой. За үнэхээр энэ бэлэг авьяасууд хамтдаа ингэ хөдлөх юм бол өнөөдөр бид энэ Солонгос улсад байгаа бүх монголчуудад хүрэхэд хялбархан байх бол. Яг нь тэр бэлгүүдийг үргэлж бид нар бадрааж, ноцоож, асааж явах хэрэгтэй. Зоригжуулж явах хэрэгтэй. Тэгээ тэр хүн бүрт өгөгдсөн бэлэг учраас тэрийг аяндаа хийнэ гэсэн үг.
Хүн бүр яг өөрт өгөгдсөн тэр бэлгээрэл үнэхээр би энэ бүгдээрээ эзэнд өөрийгөө зориулна гэсэн итгэл найдвартайгаар үйлчлэх юм аа. Энэ жишээ болгож ярьсан. Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвчиг үйлчлэгсэн байна. Нэрв. Энэ бол илүү өгөгдсөн бэлэгт маш итгэмжтэйгээр үйлчлэе гэдгийг хэлж байгаа. За нэг хамчлага өөрт нь нэг зарцтай 5 талант гэсэн. Нэг зарцтай 2 талант гэсэн. Нэг зарцтай 1 талант гэсэн. За тэгээд хэсэг хугацааны дараа ирэхэд 5 талант авсан зарц нь дахиад 5-ыг нэмээд 10 болгоцсон байсан. За 2 талант авсан зарц нь дахиад 2-ыг нэмээд 4 болгоцсон байсан. Харин 1 талант авсан зарц нь би танаас айгаад үнийг би хадгалсан гэж хэлсэн. Өсгөг. Тэр харин тэр эзэн нь 10 талант авсан зарцад 10 мужийг захируулсан, 4 талант болгосон зарцад 4 мужийг захируулсан, харин 1 талантыг авсан зарцыг шийтгсэн. За тэгэд хамгийн их таланттай 10 таланттай нэгэнд тэр талантыг өгсөн ба. Тэгвэл бидний амьдралд хүн бүрт эзэн талант өгсөн. Энэ талантыг бид өсгөж, эзэнд үйлчилж, өөрийгөө зориулах ёстой юм. Ярьдаг хүн нь Бурхны үгийг яаж хэлдэгчлээ яриг. Үйлчлэх хүн Бурхнаас сэтгэх хүчээр үлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжуулан Бурхан алдаршуулгдах юм аа. Есүс Христэд алдар ба ноёрхол нь үеийн үед байх болтугай. За тэгэхээр бичээс дээр бие биенээ гэсэн хэсгийг та бүхэн маш олныг гаргаж ирж байна. Өнөөдөр би 3 зүйлийг л хуваалцаж байна. Бие биенээ халуунаар хайрл, гомдлохгүйгээр бие биендээ зочломтгой бай. Тэгээд бие биендээ өөрт өгөгдсөн бэлэг аясаараа үйлчил. За одоо би та бүхэнд нэг зүйл асууя. За өнөөдөр чинь 2026 он. За 26 он гэж ярив. За тэгвэл 100 жилийг нэмэхээр чи доо болох юм. 2126 он тий. За яг 2126 онд өнөөдөр мөнхийн нэгүс чуулган ямар байх бол ер нь бодож үзсэн. 100 жилийн дараа. Би бас айгүй баг хугацаад байдаг шүү дээ. Өмнө бас 1000 жил хэлчмээр л байна. За 1000 жилийн дараа байх болов. Ер нь танд ямар итгэл байна? За хамгийн гол шалтгаан нь хэрвээ бид энэ чуулган маань цаг үргэлж бие биенээ гэсэн энэ амьдрал дотор амьдарсаар байх. Яг энэ үнцэнээ барьсаар байх юм бол 100 жилийн дараач, 1000 жилийн дараач эзний хүндсэн хүндэтгэл хэвээрээ байсаар байх болно. Харин бие биенээ гэсэн тэр үнцэн байхгүй болчих юм бол өнөөдөр би Европын маш олон чуулганууд ингээд ялангуяа Христийн эхний үеийн одоо Христийн маш гоё ингээд сүрлэг өргөөнүүд музей болцсон байгааг харсан. За дээр нь одоо лалын шишинтэй хүмүүс худалдаж аваад одоо лалын моск болцсон байгаа. Би тийм гаднаас нь харахад айгүй гоё. Одоо эзний өргөө. Тэгээ дотор нь яасан гэхээр моск болцсон байж байгаа. За эсвэл зарим газар нь гадна тал нь аюу гоё ингээд эзний өргөө ирнэ. Дотор талд нь супермаркет болсон. Худалдааны төв болсон. Нөгөө яг л тэр дотор нь нөгөө эзний хүндлэх амьдрал байх болчих жоох. За би Шведийн Стокгольмд нэг үндэстнүүдийн гэрэлгээд байгууллагын захиралтай уулзсан. Тэгээд ярьсан чинь манай Шведэд 1000 жилийн өмнө эзний хүндэлдэг
эзний өргөө байдаг гэж хэлсэн. Бүр ингээ хойд хуучин Стокгольмд тэр одоо ч гэсэн байгаа гэж. Тэнд эзний хүндэлдэг гэж. Оо. Гэхдээ яг бүр хуучны модон байшин гэж байгаа. Тэгэхээр тэр байшин би түрүү хэлсэн тэр байшиндаа бас чухал биш. Хамгийн гол нь тэр хүмүүс үргэлж бие биенээ гэж байгаа. Энэ амьдрал дотор эзэн амьдрт юм аа. Тэгвэл эзэн өөрөө байгаа бол тэр өргөөндөө эзэн өөрөө мөнхөд байх бол. Тэр өргөөгөө эзэн үнэхээр хайрласаар байх бол. Тэр өргөөндөө эзэн оршин байгаа юм бол эзэн өөрөө оршин байгаа юм бол тэр агуу гайхалтай зүйлсийг хийсээр байх бол. Эзэн өөрөө тэр газарт оршин байгаа юм бол үнэхээр тэр газарт үнэхээр өөрчлөлтийг, шинжилтийг, баяр баясгалан, сайн сайхныг буулгасаар байх. Үеэс үед өөрийн тэр хүндэтгэлээ авсаар байх бол. Тэгвэл өнөөдөр би та бүгдийг зоригжуулан ятгах байна. Тэгээ хамгийн сүүлд нь энэ илэрхийлэгдэж байгаа үг бид 100 жилийн дараач, 1000 жилийн дараач энэ үгийг илэрхийлж хэлэх ийм эрх мэдэлтэй эзний өргөөг байгуулцгаая. Зэн дээр би дахиад уншия. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжуулан Бурхан алдаршуулгадах юм аа. Есүс Христэд алдар ба ноёрхол нь үеийн үед байх болтугай. Ваа. За бүгд хамтдаа залбирая. Ямар гайхамшигтай эзэн бэ? Маш энгийн. Тэр бол бидний дотор амьдардаг эзэн. Тэр амьд харилцаан дотор амьдардаг эзэн юм аа. Бие биенээ гэсэн амьдрал дотор оршдог эзэн юм аа.